За сайн байцгаана уу манай шороо махбодтой өвхөр охин материйн ордныхны маань 8 дугаар сарын 4-өөс 8 дугаар сарын 10 дугаар 11 хүртэлх 7 хоногийн уншлага эхэлж байна. За манай шороо махбодтой улсууд одоо энэ 7 хоногт бол асуудлын шийдлийг олно л гэж. Тэгээ энэ дээр одоо манай шороо махбодтой улсуудад бас одоо чиглүүлж зааж өгөх хэрэгтэй байгаа юм шиг тийм ээ. Одоо үл ойлголцол одоо ойлголцохгүй байгаа тий. Тэгэхээр энэ дээр одоо чиглүүлээд яриад өгчих хүн одоо заагаад өгчих хүн ч гэдэг юм уу гайданс хэрэгтэй гэсэн байна л да тийм ээ. За мөн одоо манай шороо махбодтой улсууд бол одоо найз нөхдөдөө одоо нийлсэн, наригсан, цэнгсэн ийм юм бас харагдаж байна тий. За би энэ дээр одоо наривчилж ярих юм бол шороо махбодтой улсууд маань одоо нэг ямар нэг гэрээ контракт хийх гэж байгаа тийм ээ. Энэ одоо өнгөрсөнд одоо бас нэлээд одоо энэ дээр одоо нэг divine timing гэл ингээд байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг одоо юм хөөцөлдөөд бүтэхгүй байгаа. Энэ нь одоо жишээлх юм бол одоо цагийн юм цагтаа цаг нь болоогүй ч гэдэг юм уу. Ийм юм харагдаад байна тий. Хөөцөлдөөд бүтэхгүй нэлээд одоо тийм ээ ийм шудраг бос байгаа юм шиг ийм байдал харагдаж байна л та. За энэ дээр одоо үнэхээр шудраг бос үйл явдал тийм ээ л байна тий. За яг хоо энэ дээр одоо та болвол одоо маш хурдан ингээ бүтээх гэдэг юм уу хурдан юм хийх гэдэг тийм ээ. За тэгтэл одоо таны санснаар одоо ажил. За энэ дээр одоо наривчилж хэлэх юм бол нэг одоо нэг хүн юм уу одоо нэг байгууллага юм уу нэг л юм дээр гацаад байгаа. За энэ дээр ялангуяа одоо энэ authority тийм ээ аюу гэдүүлээ. Хуулийн байгууллага юм уу тийм ээ аль эсвэл одоо нэг шат амжилга дээр. За энэ хүн одоо зориуд гацаасан юм шиг тий зориуд ч юу ах вэ? Ямар нэг байдлаар одоо бас санаатай гэж хэлж болно бүр тий. Тэгээ ингээд одоо хийх гэж байгаа ажил юм уу, контракт юм уу тийм ээ. Эсвэл бол одоо нэг шат амжилгын хүлээлтэнд орсон байгаа юм байдал харагдаж байна. За энэ дээр одоо танд туслах нэг хүн байна тийм ээ. За энэ хүн бол одоо эрх мэдэл бүхий одоо энэ одоо танд одоо энэ үйл энэ одоо хөөцөлдөд байгаа юм чинь одоо хийгээд өгч чадвар энэ хүнд байна. За одоо энэ дээр таны мэдхгүй зүйл юу байна гэхээр зэрэг за жишээлх юм бол одоо энэ ажил бол одоо та мөнгө хайж иж бүтэх юм шиг. Тэгэхээр зэрэг одоо жишээлх юм бол энэ хүнээр дамжуулж одоо энэ дээр одоо танд сонголт байна л да. Тэгэхээр зэрэг та одоо ингээ хүлээгээд ингээд байгаад ах уу ингээ энэ чигээрээ зүтгүүлээд ах уу эсвэл одоо энэ хүнтэй ярьж одоо ажил хэрэгэ бүтээх үү тийм ээ энэ гэрээ контракт юу гэдгийг энэ юмн дээр одоо гар хөлийн өсөг зурах одоо юу гэдгийг хүлээлэг асуудлыг шийдэх тийм ээ энэ дээр ийм юм уу тэгэхээр зэрэг энэ дээр одоо яг энэ таны сонголт л та гэхдээ миний энэ дээр одоо үл ойлголцлыг арилгаж тийм ээ байдлыг намжааж одоо нааш нэргүүлж одоо юу гэдгийг ийм арга хэрэгслүүд байна. Эндээс одоо зөвийн сонгороо тийм ээ одоо эндээс танд бас гайданс хэрэгтэй байна тий. Гэх мэтчлэн юм байна. За энэ дээр одоо ялангуяа миний энд одоо харж байгаа би одоо хэлчихье шууд энэ дээр одоо мөнгө төгрөгийн асуудал байна. Жишээлх юм бол одоо энэ хүнд одоо энэ таныг одоо энэ эсэргүүцээд байгаа хүнд одоо мөнгө өгөх юм уу тийм ээ ямар нэг байдлаар одоо за тийм л юм харагдчихэв. За тийм байна. За яг хоо ер нь бол энэ дээр одоо таны энэ хөөцөлдөж байгаа ажил одоо таны амьдрал ажилд одоо маш их чухал үүрэгтэй тийм ээ энэ одоо бүтчих юм бол бид их гэдэг нэг гэдэг энэ ч гэдэг юм тийм сонсогдоод байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо бас өөрийнхөө одоо хүсэл мөрөөдөлд бас нэг жоохон ихтгэлтэй бай. Тэгээ энэ одоо их сөрөг бодлуудыг одоо болмоор байна. Өөрийнхөө одоо бодолд нэг мөрөөдөлд нэг жоохон ихтгэлтэй баймаар байна гэсэн ийм юу биш шүү.
зөвлөгөө гэдэг юм уу тий. За тэгээ одоо өөрөө мэдэж чадахгүй бол одоо тусламж авахаас бүүч одоо зовоорооч гэдэг юм уу, ичээрээч гэдэг юм уу, одоо бардамнаараач гэдэг юм уу тийм ээ. За ийм юм байж байна. За ийм байна. За дараа нь одоо энэ хайр сэтгэлийн асуудал дээр бол одоо нэг ийм байж байна л да. Одоо магадгүй одоо та одоо партнер юу гэдэг вэ? Хамтрагч одоо хамтран амьдарч исэн юм уу, одоо эхнэр нөхөр юм уу тийм ээ, эсвэл одоо гэрлэлт хийцэн хүн харагдаж байна тийм ээ. За ийм хүнтэйгээ одоо үл ойлголцол үүссэн байдал байна. За нөгөө ганц бие улсууд маань болохоор зэрэг за энэ дээр одоо шинэ хүн гэж юусаа гарахгүй байна. Тэгэхээр зэрэг урд ирчихсэн нэг хүн одоо буцаж ирэх магадлалтай байна гэж байна. Тэгэхээр зэрэг урд нь одоо X ч гэдэг үлээ. За X одоо харьцаатай байсан улсууд одоо тустай байгаа бол одоо энд бас би өгөх мессеж одоо таны одоо талаас нөгөө талаас одоо танд өгөх мессеж юу вэ гэхээр зэрэг энэ дээр юм гарсан байгаа л да. За I wonder тийм ээ, би одоо чамайг надгүйгээр одоо чамайг би одоо баярлж байгаа болов эсвэл happy байгаа болов тийм ээ, эсвэл сайхан байгаа болов гэж бас бодоод байх юм аа. Тэгэхээр зэрэг надгүйгээр чи сайхан байна уу л гэж байна тий. Тэгэхээр зэрэг за ерөнхийдөө бол энэ хүн бол одоо их ойлгосон байна л да. Та бол одоо миний амьдрал тохиолдсон хамгийн сайхан зөвлөл гэж бодож ин гэж байна. За энэ дээр одоо энэ хүн одоо өөрөө эхэлж ааш авир гаргасан тийм ээ. Одоо энэ дээр бол өөрөө болохоор зэрэг юу ч хэлж ин гэхээр би өөрийгөө нэг хэсэг хугацаанд би өөрөөрөө биш байсан гэж байна. Тэгэхээр зэрэг дээр одоо өөрөө яваад өгсөн юм харагдаж байна л да. Өөрөө л явчихсан тий. Тэгээ энэ дээр одоо та энэ хүнийг явуулах уу болох уу гэдэг шийдвэр дээр байгаа юм шиг. Тэ ингээд танд хилээд өгөх хүн олдохгүй байгаа юм шиг юм харагдаад байна. Тэгэхээр зэрэг энэ дээр тэгээ одоо миний буруу байсан хэрнээ одоо чамайг би буруутгасан тийм ээ. Тэгээ одоо энэ хүн одоо жишээлх юм бол одоо хөгжим сонсоо таарийн дуртай дуу байдаг ч юм уу, хамт сонсдог дуу ч юм уу, энийг одоо сонсох тоолондоо одоо өөрөө чинь боддог антер гэсэн юм байна. Тэгэхээр зэрэг энэ дээр бол одоо зарим нэг нь энэ дээр reconciliation байж байна л да. Тэгэхээр зарим нэг нь энэ хүмүүсийг одоо энэ одоо яриад байгаа хүнийг одоо буцааж авсан байдал харагдаж байна. За энэ дээр одоо бас одоо энэ дээр бас гадаад хүн өөр шашинтай ийм хүн бай харагдаж байна тийм ээ. Зарим нэг нь шүү. За тэгээд энэ дээр одоо за worst waiting ба тэгэхээр зэрэг зарим нэг нь хүлээж авсан л харагдаж байна л да. За яг миний энд одоо ерөнхийдөө харж байгаагаар бол зарим нэг нь бол одоо манай Шарамхаттай улсууд бол одоо гэрлэх санал хүлээж авах юм шиг тийм ээ. За ийм байна. За ингээд та бүхэндээ одоо 7 хоногийнхын ажил амьдралд нь амжилт хүсье. Хувийн уншлага сонирхож байгаа та бүхэн миний Facebook пэйж болох Монгол Стар тайруудаар орж одоо мэдээлэл аваарай. За ингээд тус олсон гэж надад амжилт хүсье, баяртай.